би амар дургу, би хүрэлцэхэд амар дургу. Өгсөн хүнтэй уулзаад ирсэн ерөнхийлөгч. Тэгэхдээ энэ хүрэлцэхийн тавьсан цахим хуулийн дээр тавьсан хоргийг улсын хурлын чуулганаар хамгийн ихний хилцэх асуудал хаврын чуулганаар. Хаврын чуулганыг 15 дээр л эхлэх баг. Тэр өдөр би талбай дээр очиж сандалтайгаа суун цахим хуулийг эсрүүцэж тат гэж. Энэ Нямбатараас өсвөлөл бүгдээрээ би ерөнхийлөгчийн хоргийг дэмжихгүй шүү гэдэг үзэл бодлоо илэрхийлсэн. Тэгвэл бид нар та нарын новшин юм чинь дэмжихгүй шүү гэдгийг бас илэрхийлэх эрхтэй үсттэй. Би сандалтаас уулзаар л хэн юу ч хийж хэлжсэн. Доолаалцсан. Гэхдээ та нар нэг зүйлийг олгоно. Дээрээс нь ямар сценаар орж ирэх бол юу болж бодлуулах бол тэр болгоныг давжил сэтгэх хэрэгтэй. Ямар ч үндсэн хуулийн өөрчлөлт хийлгэмээр байна. Сонгуулийн хуулинд тодорхой өөрчлөлт оруулж тойрог том болгож болох ч үнэхээр эднэрээр юм хийлгэмээр байна одоо. Тэгвэл тархан зорилгонд байвал яана бас дахиад дагцдуулчих үү тийм. Ийм болохоор л хэн ч итгэхгүй өдөөлт ганцаараа явшин. Тэгтээ зүгээр сууж чадахгүй нэ. Чуулган эхлэлтийн өдөр та нар ерөнхийлөгчийн хоргийг эсэргүүцэх бол бид нар та нарын тэр новшин хуйлуудыг чинь бас эсэргүүцнэ. Би бас суулт зарлана. Тэр өдөр суулт зарлж яхад өөмөө самуун дөрхөрсөн ямар ч хүн хуулийн дагуу надад хамаагүй шүү.